Самцон үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөр ихэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Экологийн аюулгүй байдлыг хангах хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг хойжуулахар болжээ. Гэгээн пантелеимон эмнэлгийн галт хэрэг Монголд ажиллаж эхэллээ. Хотын даргын суудалд өөрчлөлт орж төр орлон гүйцэтгэгч томилогдов. Дональд Трамп Ираны эрх баригчдад цаг явсаар байгаа гэдгийг анхааруулав. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 19-с 20-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсад айлчлана. Оросын улбаны улсын Москва муж Украины дроны халдлагад өртөж 3 хүн амь өргөдөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Конгод тэгдсэн Эбола вирусын халдвар олон улсад тархах өндөр эрсдэлтэй гэж мэдэгдэв. Нийслэлийн засаг дарга Нямбаатрыг үүрэгт ажилласан чөлөөлөгч ерөнхий сайдын шийдвэр гарснаар нийслэлийн удирдлагад өөрчлөлт орж хотын 1-р орлогч Мөнхбат засаг даргын үүргийг төр орлон гүйцэтгэхээр боллоо. Үнийн өсөлт, нөөцийн махны нийлүүлэлт болон нийслэлийн удирдлагын асуудалтай холбоотой шүүмжлэлүүдийн дараа гарсан энэхүү шийдвэр улс төрийн хүрээнд анхаарал татж байна. Ерөнхий сайд учрал өнгөрсөн амралтын өдөр хүчит шонхор зах болон нөөцийн мах худалдаалах цэгүүдэд ажиллаж, иргэд худалдаа эрхлэгчдийн санал гомдлыг сонссны дараа авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзсан тусгай ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр нийслэлийн удирдлагыг дээд чадны албан тушаалтны үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Үнийн өсөлтөд хяналт тавьж чадаагүй. Зохиомл хомсдол үүссэн байж болзошгүй гэх үндслээр шүүмжилж, хотын дарга Нямбаатрыг үүрэгт ажилласан чөлөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгээ энэ засаг заргын нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу дээд чадны албан хаагчийнхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж ард түмний нуруунд дээр үнийн өсөлтийг авчирч нийгмийг ингэ цалцал хуваа гэдэгт хүргэсэн. Энэ тодорхой үндслүүд бий болсон. Тийм учраас би өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг ажилласан чөлөөлж байна. Сүүлийн саруудад нийслэлтэй холбоотой томоохон төслүүд, тендерүүд, замын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын шийдвэрүүд дээр засгийн газар, хотын захиргааны хооронд үйл ойлголцол нэмэгдсэн талаар улс төрийн хүрээнд яригдж байсан. Тэр дундаа нийслэлийн орлогч даргын томилгоо хүртэл хоёр талын хүчний тэнцвэрийн асуудал болсон нь энэ удаагийн өөрчлөлтөөр илүү тод илэрлээ. Улмаар нийслэлийн дараагийн засаг даргаыг томилох хүртэл хугацаанд хотын 1-р орлогч Мөнхбат үүргийг нь төр орлон гүйцэтгэхээр болов. Монгол Ардын намын бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга Бат Жаргал үүргээ хангалттай биелүүлээгүй гэх ерөнхий сайдын тайлбарыг дамжуулсан бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга энх хоёр Монгол улс нэгдмэл улс учраас ерөнхий сайдын захирамж хуульд бүрэн нийцэж байгаа хэмээн онцлсон нь энэхүү шийдвэрийг улс төр эрх зүйн аль талаас нь хамгаалах орлого болж харагдлаа. Хүлээсэн үүрэг юмнуудаа хангалттай хангаж ажиллаагүй байна гэдэг үндэслэлээр үүрэгт ажиллаас нь чөлөөлж байна гэдэг асуудлаа илэрхийлсэн. Тэр хууль хяналтын байгууллагууд нэгтэл чалгаад дүн мэдээ бүх юмнуудаа энэ иргэд олон түмэнд хүргэх ёстой гэдэг. Одоо анхаарал нийслэлийн дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр төвлөрч байна. Хууль зааснаар 14 хоногийн дотор шинэ нэр дэвшигчийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодруулах ёстой. Гэвч энэ томилгоо зөвхөн нэг хүний асуудал биш, нийслэлийн эрх мэдэл цаашид хэний хяналтад байх вэ гэдгийг шийдэх улс төрийн дараагийн том сорил болж байна. Цагаан давааны 15 талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгас тарьж ургуулan хогийн тоосжилтыг барих агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлаг бий болохоор болжээ. Ой мэргэжлийн хамтын төгөл компани 1 жил цаашид нийслэлийн хот төгжилтийн газар 3 жил арчилгаа хамгаалтыг бүрэн хариуцаж хийх юм. Ийхүү төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болох цогц ажлыг эхлүүллээ. Ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулахаар болсон байна. Ойжуулах төслийн нээлтэд ерөнхийлөгч хөрсөх оролцож байгууллага аж ахуйн нэгж иргэдтэй хамтран мод тарилаа. Энэ хүрээнд Нарангийн Ингэр цагаан давааны 50 талбайд нийт 870 мянга гаруй навчит мод тарьж уруулахар төлөвлөжээ. Улаанбаатар хотод Нарангийн Ингэр, цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн 3 хогийн цэг байдаг. Энд өдөрт дунжаар 3000 орчим тонн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Бусдын төлөө мод тарих үйлсүүл буян хураадаг учраас шим ертөнцид амьдарч байгаа бид сав ертөнцид сайхан сэтгэлээр мод тарьсан болгоно буян муулж аривжиж түүний үр шимийг та бид бүгдээрээ хүртдэг юм байна. Цагаан давааны 92 талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 талбай нь хог хаягдал хүлээн авах зорилттой. 2020-22 онд 10 талбайг нөхөн сэргээж хогийн цэгс тусгаарлах 3 м өндөртэй 360 м урт төмөр торон хашаа барьжээ.
Тэгээд энэ хамгийн гол нь одоо энэ мод ургуулна гэдэг бол арчилгаа усалгаа байдаг. За энэ одоо тарьсан газар маань одоо 1 жилийн дараа арчилгаа усалгааг нь манай хот ажлын газар ингээ хариуцаад ажиллана. Тэгээд бидний зүгээс гэх юм бол одоо энэ төлөрсөн 3 цэгээ 1 сая мод тарьж Улаанбаатар хотынхаа ард иргэдэд ойжуулах ажлыг ингээд бүрэн дүүрэн хариуцаж явна гэдгийг бол ихтгэл төгсдөгөөр хэлж байна. Нарангийн Ингрийн хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тогтволжээ. Энд хог буршлах талбайн хөрсөнд бохирдол нэвчгээс хамгаалах, тусгаарлагч давхарга байгуулж, хог аяглалын алзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтэй хоолны систем суурилсан байна. 2020-22 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн бөгөөд 2020-25 онд Улаанбаатар шинжилэл компани нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Тэгээд бид энэ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл үе шат маань дууссан. Одоо эрчимжүүлэх үе шат руу орж байгаа. За үүний хүрээнд тухайлбал одоо энэ жилийн хувьд бол 50 сая модыг тарж ургуулах усын хэмжээний энэ ажил ингээд өрнөд явж байна. За эх жилээс бол бид 100 саяас доошгүй жилдээ модыг тарж ургуулах буюу одоо масс тарилтын үе шат руугаа ингээд орж байгаа гэсэн үг. Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 50 сая, эх жилээс 100 саяас дээш мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүүцүүлэх хэлбэрээр тарьж арчилж хамгаалж байна. 2030 он гэхэд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг нийслэл 680 гаруй сая мод тарьж ургуулan тэр бум мод үндэсний хөдөлгөөнд голлох хувь нэмэр оруулах хамтагчээ. Энэ дагуу үйл шаттай төлгөө гарган бэлтгэлээ хангаж эх жилүүдээс тарилтаа эрсэрчимжүүлэхээр болсон байна. Ерөөсөө модыг тариад дараа нь арчлах ёстой байна гэдэг энэ ойлголт хандлага бол одоо их өөрчлөгдсөн байна. Ийм одоо бодлого хандлага одоо нэвт суусан байна. Энэ нь одоо өнгөрсөн хугацааны мод тарих үйл ажиллагаанаас олсон хамгийн том ололт гэж бодож байгаа. Үндэсний хөдөлгөөн өрнсөн 2021 онд 8 сая байсан тарьц суулгацын нөөц одоо 164 саяд хүрч мод дүржүүлгийн газар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нөхөрлөлийн тоо хэдэн зугаар нэмэгдээд байна. Ерөнхийлөгч энэ үеэр мод тарьж ургуулах нь цүлжилт, шар шорон шуурга, газрын дороотлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгэ хэлж тэр бум мод үндэсний хөдөлгөөнд тэтгэвтэй оролцож байгаа дотоод гадаадын байгууллага хувийн хэвшил иргэний нийгэм иргэдэд талархал илэрхийллээ. Оросын улбаны улсын Оросын төмөр замууд нээлттэй ховцоод нийгэмлэгийн Гиген Пантелеймон хөдөлгөөн тэмдэглэгийн гал тэрэг энэ сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний хүртэл Монгол улсад ажиллаж төмөр зам дагуух өртөө зөвлөгийн иргэдэд нарийн мэдлэгийн үзлэг онцлогоо хийхээр боллоо. Энэхүү хүмүүлгийн үйл ажиллагааг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Оросын улбаны улсын Оросын төмөр замууд нээлттэй ховцоод нийгэмлэг болон Россотрудничество агентлаг хамтран Миссия Добро төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. 14 вагоноос бүрдэх хөдөлгөөн тэмдэглэг нь анслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг ойртуулах зорилготой бөгөөд хамгийн сүүлийн үеийн онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Эмнэлгийн баг дотор мэс засал, уролог, эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, дотоод шүүрлийн чиглэлээр үзлэг хийхээс гадна эхо, рентген, зүрхний цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээг газар дээр нь авах боломжтой юм байна. Эрүүл мэндийн яамнаас энэ Улаанбаатар төмөр замаас зохион байгуулж байгаа энэ явуулын үзлэгийг одоо бас бодлогын хүрээнд бол дэмжиж одоо хамтран ажиллаж байна. За энэ хүрээн дээр одоо бас өнөөдрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаж, за энэ яг одоо ямар чиглэлүүдээр үйл ажиллагаа явж байна, ямар одоо бас одоо ур чадвартай эмчнэр ирж байна гэдэг талаар бас мэдээллүүдийг авлаа. За нөгөө талаас нь одоо бас энэ явуулын үзлэг шинжилгээнд дээр хамгийн гол анхаарах ёстой асуудлууд бол бас энэ аюулгүй байдал, эмчилгээ онцлогооны аюулгүй байдлууд, за тэгээд ер нь бол одоо бас ариутгахлын асуудлууд их чухал байдаг. Ялангуяа одоо энэ эмнэлэг маань өөрөө бас жижиг мэс ажилбар, шүдний одоо бас ажилбарууд, за ходоодны дуран гэдэг ингээд бас их нарийн ажилбарууд хийгдэх гэдэг. Тэгэхээр энэ дээр Монгол улс тавигддаг одоо бас стандарт шаардлагууд, дүрм журмууд байдаг. Тэгэхээр энэ дээр одоо Улаанбаатар төмөр замын одоо нэгдсэн эмнэлгийн одоо эмч мэргэжтүүд бас хамтарч явж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас давхар хяналт тавьж одоо ингэж бас ажиллана гэдэг юм зүйл байж байгаа. Үзлэг онцлогоо 5 дугаар сарын 19-ноос 20-нд замын үд, 21-ноос 22-нд сайн шанд, 24-ноос 25-нд Чойр, 26-наас 28-нд Улаанбаатар 1 өртөөнд үргэлжилнэ. Харин 5 дугаар сарын 30-наас 31-нд Зүүн хараа, 6 дугаар сарын 1-ээс 2-нд Дархан 1, 3-наас 4-нд Сүхбаатар өртөөнд ажиллах хуваарьтай байна. За өнөөдөр Улаанбаатар төмөр замд бас онцлог сайхан үйл ажиллагааны нээлт болж байна. Энэ нь Оросын улбаны улсаас зөвхөн тухайлан хоноглосон ийм хөдөлгөөнт онцлогооны галтрэг байгаа. Ер нь Оросын улбаны улсад яг ийм галтрыг бол 2 ширхэг байдаг. Тэрний зүүн төмөр зам буюу бидний мэддэг Эрхүү, Восточны одоо бүх хэсгүүдэд үйлчилдэг 14,000 км төмөр замшд үйлчилдэг ийм галтрыг. За бас Оросын улбаны улсын нээлттэй нийгэмлэг төмөр замын удирдлагын бас одоо шийдвэрээр Монголд аялж байна. Ингээд 17 хоног төмөр замшд үйлчлэгээ үзүүлнэ.
нийтдээ нэг 16 мянган төмөр зам чинь тэдний гэр бүл 100 мянга гаруй хүмүүс оролцох болцоотой байгаа. За очир дараалал захиаллыг бол тухайн өртөөдийн дарга нар буюу зангилаадын дарга нар маань газар бүр зохион байгуулж байгаа. Тэгээд энэ галтарыг маань өдөрт нэг 240 орчим одоо хүнийг үзэх хүчин шаардлагатай. Бид бол нэг 200 орчимд гэж одоо хоногт төлөвлөж байгаа. Эмч нарын үзлэг өдөр бүр 8-аас 18 цагийн хооронд явагдах бөгөөд үзлэг тамрагдах иргэд тухайн өртөөний төмөр замын төв эмнэлгийн харьяа эмч нарт урьдчилан бүртгүүлж цаг авах шаардлагатайг зохион байгуулагч нар мэдээллээ. ГГ Пантелеймон эмнэлгийн галт тэрэг нь өмнө нь Оросын албаны улсын анслагдсан бүсүүдэд ажиллаж байсан туршлагатай бөгөөд хөдөлгөөнт эмнэлгийн тусламжийг төмөр замын сүлжээ дагуу хүргэхээр онцлог юм а. Мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээний хүрээнд сонгон хайрхан уулын бэлд байрсан дэвшилтэт технологи бүхий улс гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн $350 сая буцалтгүй тусламж Монгол Улсын засгийн газрын $112 орчим сая хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан байна. Улс гүн цэвэршүүлэх үйлдвэр биокомбинат шувуу фабрик орчимд гаргасан гүний 30 хуудгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шометр ус татан авч гүн цэвэршүүлэн төлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том их үүсвэр бөгөөд хотын цэвэр усны 1 жилийн хэрэглээтэй дүүх хэмжээний усыг цэвэршүүлэх юм. Өнгөрсөн 3 дугаар сард шинэ төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан юм. Энэ үйлдвэр шинэ төв цэвэрлэх байгууламжаас туулголд нийлүүлэх цэвэрсэн уснаас өдөрт 50 мянган шометрийг авч дахин боловсруулан дулааны 3 дөрвөр сахилгаан станцад нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шометр буюу хотын орон сууцнд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50% тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмжиж байна. Энэ жилдээ 4 буйр нууртай тэнцэх хэмжээний сарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжийг бүрдүүлж байна. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэхээр 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий MTZ бондыг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төлөвлөжээ. Тус бонд нь Монгол улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж байгаагаараа онцлог хэмээн Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани мэдээлв. Бондыг 1 жилийн 17% хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгож арилжааг Тэнгэр Капитал үнэт саасны компанитай хамтран зохион байгуулсан байна. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэх томоохон дэд бүтцийн төслүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх шинэ гарцыг нээж өгснөөрөө ач холбогдолтой юм. Тус санхүүжилтийг бага ханга хөшгийн хүндээ эмээл чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй урт хугацааны хөрөнгө оруулалт татах замаар бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахар төлөвлөжээ. 2026-аас 27 оны хичээлийн жилээс ерхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үн төлбөрөөр ашиглуулах уриалгыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэв. Боловсролын яам хөтөлбөр боловсруулагч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч. Энэ өмчийг хүүхдүүдэд үн төлбөрөөр өгөх асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийднэ. Спорт заалны цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулах урсгал зардалд анхаарч ажиллана сургуулийн спорт заалыг төсөв хөрөнгө бүрдүүлгэж барьж өгдөггүй хэмээсэн юм. Сурагчдын гар утасны хэрэглээг багасгах, бие биелдрийг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн төрийн болон хувийн хөвшлийн ерхий боловсролын сургуулиуд урлаг болон спорт заалыг өөрийн сургуулийн сурагчдад 7 хоногийн бям нэм гарагт үн төлбөргүй ашиглуулах цагийн зохицуулалт хийх, хүүхдүүдийн хүсэл сонирхолд тулгуурласан авиас чадварыг дэмжих зэрэг тэдний хүмүүжилд эргээр нөлөөлөх хөтөлбөр арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажиллахыг сургуулийн удирдлагуудад Ирэх хичээлийн жилээс сургуулийн заалын хүүхдүүдэд үн төлбөргүй ашиглуулах судалгаа гаргах үүрэг бүхий хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж уриалгыг хэрэгжүүлэх тэмдэглэлийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан байна. Та бүхэн дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Шинэ 7 хоногийн мэндэргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны яриа хэлэлцээтэй холбоотойгоор цаг явсаар байгаа гэдгийг Ираны эрх баригчдад анхаарууллаа. За тэрээр өөрийн нийгмийн сүлжээний хуудасаар дамжуулан хийсэн мэдээлэлдээ тэд хурдан хөдлөх хэрэгтэй, үгүй бол тэднээс юу ч үлдэхгүй, цаг бол алт хэмээн анхааруулсан байна. Тэгвэл Трампын мэдээлэлтэй зэрэгцээд Ираны хэвлэлүүд Америкийн нэгдсэн улсыг мөргөлдөөнийг зогсоох Тегераны сүүлийн саналд бодит буулт хийхгүй байгааг шүүмжилж Вашингтон буулт хийхгүй байгаа нь хүчин чармаалтыг гацаанд оруулсан юм бичиж байна. За, нэм гарагт Ираны Фарс агентлаг Вашингтоны эрх баригчдын Ираны саналын хариуд
тавьсан 5 шаардлагыг мэдээлсэн ба үүнд Иран улс зөвхөн нэг цөмийн байгууламжтай үлдэх өндөр баяжуулсан ураны нөөц Америк нэгдсэн улсад шилжүүлэн өгөх зэрэг шаардлагууд багтсан гэжээ. Өөрөөр хэлбэл тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гол асуудал нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал хэвээрээ байсаар байна. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэтхэгийн нийслэл Нью Дели хотод зохиогдож байгаа БРИКС-ийн гадаад хэргийн сайдны уулзалтад оролцох үеэр Иран улс бодиттой хэлэлцээр байгуулах сонирхолтой хэвээрээ байгаа ч Америк нэгдсэн улсад итгэж чадахгүй байгаа бөгөөд итгэлцлийг дипломат харилцаанд саадуулж байгаа гол саад дотгор гэж үзэж байгаа тоттгсон байна. Нямгарагтман Дональд Трамп Беньямин Нетаньяхунаар уцаар холбогдож хагас цаг орчим ярилцсан бөгөөд тэднийг Ираны эсрэг цэргийн цохилтоо дахин сэргээх бололцооны талаар голчлон хэлэлцсэн гэж нэрийг нууцлсан албаны их сурвалж мэдээлжээ. Дараагийн мэдээ хүргэе. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ 7 хоногт бүгд найрамдах хятад ард улсад айшлах талаар Кремлээс аль бие усаар мэдээллээ. За 19-ноос 20-ны өдрүүдэд явагдах түүний айлчлал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараа болж байгаа ба айлчлалын үеэр Путин Ши Жинпинаар хоёр талын харилцааны асуудлууд иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх арга замуудыг хэлэлцэн түүнчлэн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон өнгөрсөн 7 хоногт болсон Трампын айлчлалын талаар санал солилцож уулзалтын төгсгөлд хамтарсан мэдээлэл гаргаж засгийн газар яамт хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Мөн Оросын улбаны улсын төрийн тэргүүн хоёр талын эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагааны талаар бүгд найрамдах хятад ард улсын ерөнхий сайд Ли Чантай хэлэлцэх төлөвтэй байна. Энэхүү айлчлалыг хоёр улсын хооронд сайн уршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн тохиолдуулан хийж байгаа ба айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнээр Орос хятадын боловсролын жилийг нээх ёслолд оролцох юм байна. За Нямгарагт Оросын улбаны улсын Москва мужи Украины дроны халдлагад өртсөний улмаас 3 хүн амь өргөцсөн байна. За орон нутгийн цагаар Нямгарагийн үрээр Москва мужийг чиглэсэн Украины дроны халдлагыг сүүлийн жил гаруй хугацаанд тохиолсон хамгийн томоохон халдлага боллоо гэж Оросын улбаны улсын эвд мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү цохилтыг энэ сарын 14-ний өдөр Украины хотод тэр дундаа нийслэл Киев хотод буужингаар орон сууцнуудад цохилт өгч 24 энгийн иргэний амь насыг хөнөөсөн Оросын халдлагын эсрэг бүрэн үндэслэлтэй шудраг хариу арга хэмжээ хэмээн тодорхойлж Украины алсын тусгалын хориг арга хэмжээ Москвагийн бүс нутагт хүрснийг анхааруулж эхлүүлсэн дайнаа дуусгах ёстойг бид тодорхой хэллээ хэмээн мэдэгдсэн байна. За нэг шөнийн дотор Оросын нутаг дэвсгэрт Украины 556 дроныг устгасны 130 орчим нь Москва орчинд байсан гэж Оросын улбаны улсын батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдсэн байна. Харин Москва мужийн захирагч Сергей Собянин мэдэгдэлтэй нийслэл Москва хотын хойд зүгт байрлах 2 дүүрэг дроны цохилтод өртөж Капотина дүүрэгт байрлах Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт дрон уусны улмаас 12 хүн шархагдсан гэжээ. За энэ үеэр Оросын хамгийн том нисэх буудал Шереметьевогийн эзэмшлийн газар дрон унсан ч хохирол учраагүй байна. Нямгарагт мөн Украинтай хил залгаа Оросын Белгород мужид өөр нэг хүн довтлооны улмаас амиа алдсан байна. Сүүлийн мэдээг хүргэе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүгд найрамдах ардчилсан Конго улсад болон мөн Уганда улсад дэгдсэн Эбола вирусын халдварыг олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн Нямгарагт зарлалаа. Конго улсын зүүн хэсгийн Итури мужид Эбола вирусын с сэжигтэй 246 тохиолдол бүртгэгдэж 87 хүн амиа алдаад байгаатай холбоотойгоор энэхүү зарласан ч Бунди Бугио төрлийн вирусээр үүсгэх зөвг дэгдэлт нь одоогийн байдлаар цар тахлын төвшөнд хүрээгүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж өргөн хүрээтэй дэгдэлт байх магадлалтай бөгөөд орон нутагт болон бүс нутагт тархах өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа. За үүний өмнө буюу өнгөрсөн баасан гарагт Конго улсын зүүн мужид гарсан шин дэгдэлтийн улмаас 80 хүн нас орсон талаар тус улсын эрүүл мэндийн яам мэдээлээд байсан юм а. Харин Уганда улсын тухайд нийслэл Кампала хотод Конго улсаас зорчиж ирсэн иргэдээс өнгөрсөн баасан бям гаргуудад лабораториор батлагдсан 2 тохиолдол илэрсний нэг нь нас орсон ба эдгээр тохиолдол хоорондоо хамааралгүй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлээд байна. За Конготой хэлэлдэг Руанда улс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хил дээрх хяналтаа чангатаж байгаа мэдэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутгийн тогтворгүй байдал, хүмүүлгийн ямарл, хүн амын идэвхтэй шилжилт хөдөлгөөн, эмнэлгийн албан бус байгууллагууд олноор ажиллаж байгаа нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгааг онцоллоо. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн давуу гарагийн дугаар өгөөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.